Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ. Төрийн албаны тухай хуулийн шинжилэн батлагдсантай холбогдуулан төрийн албаны зөвлөлөөс 2018 оны 11-р сарын 17-ны өдөр саналаа ирүүлсэнд бол Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 36-гийн 1-р зүйл заасны дагуу төрийн байгуулалтын байнгын ороо төрийн албаны зөвлөлийн ажлын албаны бүтцийг батлах орон тооны дээд хязгаарыг тогтоох тухай Улсын хурлын тогтоолын төслийг боловсруулж байнгын орооны 2018 оны 12-р сарын 5-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дараах санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж байна. Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын хурлын гишүүн Амар Заяа асуулт асууж хариулт авсан бөгөөд Улсын хурлын гишүүн Эм Инх бол төрийн албаны зөвлөлийн бүтэц орон тоон байгууллагынхаа гүйцэтгэгч шиг үүрэгт тохирсон байх ёстой тул шинээр нэмэгдэж байгаа албан тушаалын орон тоог энэ үүднээс нэг бүрчлэн тооцож үзэх талаар саналаа илэрхийлвэ. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахыг дэмжсэн бөгөөд энэхүү тогтоолын ач холбогдол хамрах хүрээ гүйцэтгэх үүргийн онцлогийг харгалзан Монгол Улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 36-гийн 1-р зүйлийн 36-гийн 1-ийн 3 дахь хэсэг заасны дагуу саналыг тусгах талаар ажлын хэсгийн болон байнгын орооны хуралдаанаар дахин хэлэлцэж байж эцэслэн батлуулах нь зүйтэй гэж тогтсон болно. Улсын хурлын эрхэм гишүүдээ төрийн албаны зөвлөлийн ажлын албаны бүтцийг батлах орон тооны дээд хязгаарыг тогтоох тухай Улсын хурлын тогтоолын төслийн талаарх төрийн байгуулалтын байнгын орооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа. За, ажиглалтын гишүүнд баярлалаа. Байнгын орооны санал